эрүүл мэнд нэвтрүүлгийнхаа анхны дугаарыг Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багаас хүргэж байна. Сүүлийн жилүүдэд ард иргэдийн дунд хүзүү хөших, өвдөгний нүдээр хатгах, уй мөч янгинах гэсэн шинж тэмдгүүд ихээр гарах болсон. Мөн түүнчлэн дэлхийн улс орнуудын 40 гаруй хувь нь энэ төрлийн өвчнөөр шаналж байгаа гэсэн эрдэмтдийн судалгаа байгааг эмч мэрэгжилтнүүд хэлж байгаа юм а. Тэгвэл энэ удаагийнхаа дугаарт бид малчныг урьж оролцуулж байна. Үзэгчтэй малчтын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн малчин Эрдэнэ багнах урагдан оролцож байна. Танд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Малчин телевиз Цахиур төмөр компани маань хамтраад одоо малчтын эрүүл мэнд гэдэг ийм нэвтрүүлэг хийж байгаамаа. Энэ удаагийн дугаарт таныг оролцуулж байгаа нь одоо малчтынхаа эрүүл мэндэд анхаарад тийм ээ. Сум орон нутагт нь ингээд гэр оронд нь ирээд сайхан ийм нэвтрүүлэг зөвлөмж өгөх зорилгоор ингээд явж байгаамаа. Энэ бол их сайхан нэвтрүүлэг байна шүү дээ, тий. Малчт ч одоо ямар гэрээсээ олдож чадахгүй, эмнэлэг хэрүүр явж чадахгүй. Тэм учраас энд ингэж бид нар зөвлөгөө өгж байгаад нь баярлж байна. Тий. Өнөөдөр бидний ярилцах сэдв болон тийм ээ малчтын яг тулгамдж байгаа сэдвийн талаар ярилцсан. Тэгэхээр Цахиур төмөр компани эмч Даваа Цэр маань бидэнтэй хамт ирсэн байгаа. Танд бас зөвлөмж өгөх болно. За баярлалаа. За сайн байна. За танд ямар нэгэн одоо зовир байна уу? Байгаа. Тэгэл одоо тэр юугаар та нарын тэр өвчний юугаар яах юм бол одоо өвдөг бол байнга л өвдөн шүү дээ. Өвдөг гар тий. Мөр эднэр бол тэгэл хизээнээс өвдөж эхэлсэн. Одоо бас 10 жил болж байгаа. 10 жил лав болж байгаа баха. Өвдөө тий. Та өвдгөндөө ямар нэгэн тийм гэмтэл бэртэл авч ирсэн үгүй юу? Гэхдээ нэг бол гэмтэл бол авч байгаагүй л дээ. Үгүй юу. Тэгээ морь интертэйгээ малч чинь морин төшөглөх мэтээр өвдгөндөө гэмтэл авч ирсэн. Тиймэрхүү тохиолдлууд. Яг байх нь байсан л да. Гэхдээ яг өвдгөндөө бол тийм асуудал бол байхгүй л да. Ер нь одоо бэлчээрт нөгөө мал туугаад явхад хэр их өвдөж байна? Ер нь хол явал өвдөн шүү. Холсоо зайхан байхгүй дээ. 2-3 км-ээс хааш явах бол тэгэл ер нь өвдөн шүү дээ. За. Та одоо тэгээд үеиндээ одоо ямар нэгэн тоос мос ч юм уу, тиймэрхүү юм дүрхэж гин үү, ийм ууж гин үү? Гэхдээ ерөөсөө л дүрхэж байгаагүй шүү дээ. Өмнө нь одоо хотлоо явж цусны шинжилгээ ч юм уу, шээсний шинжилгээ, тэгээд нөгөө үеиндээ кальц ясны шинжилгээ ер нь өгч ирсэн үү? Эрентгийн зураг энэ төр авахулж яв уу? Гүү авахулж яваагүй. Харин нурууныхаа зургийг нодлоо авахулж ирсэн. Тий. Нурууг бол их асуудалтай юм байна гэсэн. Тий, мөрий тий. Үеиндээ бол ерөөсөө үзүүлж чадж байгаагүй. Өглөө ингээд босгоор үе чинь хөшиг тийм шинж тэмдэг илэрж байна уу? Тэгин штэ. Тэгээ нэг жоохон амарч ирэхээр л гайг болчих юм чи. Өдөр нэг жоохон амараад хэвтдгийн штэ. Тэгэл ажил нь жоохон юу яхаар ачаал ихтэй болохоор л тэгэл өвдөн л дээ. Та ингээд нөгөө хоёр өвдөгний чи хоёулаа өвдөд байна уу? Нэг өвдөг нь өвдөд. Хоёулаа л өвдөн л дээ. Хоёулаа зэрэг өвдөгөө тий. Гэтэ арай нэг нь арай илүү өвдөг. Тий, илүү өвдөн. Нэг нь бол илүү өвдөн. Зөв. За ерөнхийдөө таныг ингээд асуумжнаас ингээд сонсож байхад бол ер нь бол өвдөгний үений өөрчлөлттэй байна. За тэр дундаа ялангуяа таны нас чи одоо хэд вүлээ? 65. Харин тий. Тэгэхээр 45-аас дээш настай болоод ирэхээр ерөнхийдөө үений нөгөө үе хоорондын одоо ингээд өвдөг яс байгаа байхгүй юу? За энэ бол ингээд өвдөгний эрүүл яс харагдаж байгаа. Тэгэхээр энэ өвдөгний хоёр эрүүл одоо өвдгийг үүсгэж хоёр ясны гадаргуу дээр энэ үеийг үүсгэж хоёр ясны гадаргуу дээр мөгөөрсөн идүүд болон зөөлөн идүүд байдаг. Эргэн тойронд нь холбогч идүүд байж байгаа. Гэтэл ингээ хүний нас яваад ирэхээр энэ өвдөгний одоо эргэн тойронд байгаа мөгөөрсөн идүүдийн одоо үүсэлт нь өөрөө нөхөн төлжилт нь өөрөө аяндаа буураад ирдэг. Тэгээд тэрийг дагаад нөгөө үений хүнд идэх шингэний хэмжээ буураад ирнэ. За үүнийг дагаад өмнө нь ямар нэгэн хархав гууж одоо үеиндээ гэмтэл авч ирсэн юм уу эсвэл илүүдэл жинтэй байх юм бол үеинд хит ачаалал өгөхтэй. За тэгээд нөгөө байнга хөдөлгөөний хит ачаалт ялангуяа спортоор хичээлдэг ч юм уу малчтын хувьд болохоор хит хол явдаг тий туугаал дотроор явдаг гэдэг айгүй маш удаан хугацаагаар ингээд хол зам туулаад ирэхээр өвдгөнд ачаалал өгөөд ирэхээр бас мөгөөрсөн эд маань нэмгэрч ирдэг. За эдгээр шалтгаануудаас болоод ирэнгүүт мөгөөрсөн эдэд ингээд хичээлийн дутагдал үүсээд ирдэг байхгүй. Тэгээ ингээд хичээлийн дутагдал үүсээд ирэнгүүт тэрийг дагаад үений шингэн буураа тэгээд одоо эрентгийн зургаар аваад үзэх юм бол эрентгийн зургууд тэр ийм өөрчлөлтүүд гарч эхэлдэг. За ингээд дөрвөн төрлийн одоо өөрчлөлтүүд гарч ирдэг. За нэгдүгээр үед нь бол өвдөх хоорондын зай бол
баах зэрэгэл жоохон нарийнсан. Тэгээ мөгөөрсөд маань энэ хоёр өвдөгний одоо энэ үений хоорондын мөгөөрсөд шүү дээ тий. Энэ мөгөөрсөд маань бол баах зэрэг одоо өөрчлөгдөх буюу 10% нь ингээд баах зэрэг тэжээлийн нутагт орж байгаа нь ингээд эрдэнтийн зураг дээр харагддаг. За тэгэхээр энэ үед бол өвчтөнд бол харьцангуй баах завьртай. За нэг хаа нэг тэнгэр хангаа муутахаар өвдгөр нэг хатгадаг юм да. Хаяа нэг өвддөг юм да гэсэн юм завьртай явж байгаа. За тэгээ 2 дугаар үйлүүг ороод ирэнгүүт нөгөө мөгөөрсөн идүүд маань бол ингээд өөрсдөө нэмгэрч эхэлнэ. Энэ тэндгүй ингээд нэмгэрч ирээд тэрэн дээр нь баг зэрэг жижигэн ингээд ясан товруу шиг юмнууд гараад ирдэг. Эмчнэр бид нар бол остеопит гэж ярьдаг ийм одоо ясан ургацаг гэдэг. Тэгээд эрдэнтгийн зураг аваад ингээд үзүүлэхээр эмчнэр танд өвдөгний яс ургаж өвдөгний яс ургаж эхэлж шүү гэж хэлдэг. За тэгээ ийм хүмүүсийн завьр болохоор ерөнхийдөө жоохон ингээд хол яваад эхлэнгүүд үеэр нь ингээд хатгуулж өвдөд. За тэгэнгүүтээ хэсэг зур амарчаад буцаагаад алхахаар ингээд хол замаа туулаад ингээд яваад байдаг. Өглөө босохоор баг зэрэг хөшдөг. Өөрөөр хэлбэл нөгөө босгохээр босч чаддаг. Ураад байдаг шүү дээ зарим хүн. Шажганж үе шажганж дуурч болно. За дээрэс нэмээ босох гэхээр баг зэрэг илжээж те илэг массаж хийж ч юм уу тэгжээж үе хөдөлдөг болж эхэлдэг. Энэ бол 2 дугаар үе шатны хүний шинж тэмдэг. За манай одоо өнөөдрийн зочин малчны хувьд бол биений бодлоор юм уу 2 юм уу 3 дугаар зэрэг орсон байх магадaltaй байгаа байхгүй. Тэр дундаа 3 байж магадгүй. Түрүү ингээд өөрийнх нь алхаа гişээг нь харж байхад тэгээ 2 өвдгийн хооронд ингээд харьцуулаад харахад ялангуяа баруун талын өвдөг нь бол нэлээд өөрчлөлттэй харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүний хувьд бол энэ 3 дугаар үедээ илүү орсон байж магадгүй. Энэ хүнийг сайн үзэхийн тулд эрдэнтгийн зураг бол авах хэрэгтэй. Дээрэс нь мэдээж өвдөгний нарийн шинжилгээнүүдээ хийх хэрэгтэй байгаамаа. За тэгэхээр таны хувьд миний таамаглалаар бол 2 юм уу 3 дугаар зэрэг дээр явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр яасан гэхээр таны мөгөөрсөн идүүд чинь ингээд нэмгэрсэн. Тэгээд цоороод эхэлсэн гэсэн үг. Бүр ясандаа хүртэл зарим газараа цоорцсон байгаа. За тэгээ мөгөөрсөн идүүд маань нэлээд цоорсон. За тэгээд энэ үе хоорондын зай бол нэлээх ойрцсон. За үений шингэн бол нэлээд багассан. Зарим тохиолдолд одоо үений шингэн зарим өвчнүүдээр бүр маш багассан байна гэж гардаг байхгүй. Тэгэхээр ийм зөвөртэй болцсон ийм 3 дугаар үе шатн дээр явж иж байж магадгүй. За 4 дугаар үе шатндаа олчвол одоо мөгөөрсөдүүд ер нь 90% нь алдагдсан. За яснууд нь ер нь хоорондоо ингээ гараад ирсэн. Хоорондоо үргэлдэж яваад тэгээ ерөөс нэг 5-10 алхам хийгээл хүн өвдөгөр нь хатгаад байна, өвдөд байна гэж суучдаг. Тэгэл ер нь хэсэгт юмд бараг хөдлөх ер нь дургу болчдөг байхгүй. Одоо энэ өвдөгний яс ургацсан гэсэн юм завьртай уус. Тэгэхээр таны хувьд одоогоор ингээд өөрийнхөө дуртай зүйлээ алхаад явж болж байна те. Тэгэхээр энэ үедээ одоо дараагийн үе шат руу орохгүй тулд өөртөө одоо арга хэмжээнүүд авах хэрэгтэй байдаг. За тэгэхээр энэ дээр болохоор ямар арга хэмжээ авах вэ гэхээр та ер нь гэсэн нөгөө сүүлийн өөхөн тосмосоор хөл гараа тосолж байгаа үстэй. Таслахгүй байгаа юу. Тэгэхээр үе хоорондын шингэнийг алдахгүй байх ямар нөхцөл вэ? Нөхөн төлжүүлэх ямар нөхцлүүд байд юм бэ? За үений шингэн өөрөө бол яг үений хүүтийнээсээ үүсээ байж байгаа. Дээрээс нь мөгөөрсөн идүүдээс ч гэсэн хамааралтай байдаг. Тэгэхээр хамгийн гол нь үеийг эрүүл байлгах гол нөхцөл бол мэдээж хөдөлгөөнийг тогтмол хийж авах хэрэгтэй. Тэрэн дэхтэй одоо жишээ нь малчтын хувьд бол хэтрүүлждэг. Спортын хүмүүс бол маш өдөржингөө ингээ ачаал өгөөд үеинд ингээ ачаал өгөөд тохоор нөгөө мөрс идүүд маань жигд нэмгрээд ирэнгүүд үений шингэн өсөлт нь бас багасах ч юм уу те. За эсвэл зарим хүмүүс болохоор нөгөө одоо нэгтлэн бодогч ч юм уу жолооч нар болохоор яг ямар ч юм хөдөлгөөн ингээд удаан хугацаар суучдаг. Тэгэхээр нөгөө үе маань хөдөлж үений шингэн өсөж идэг байхгүй юу. Тэгэхээр үе хөдлөхгүй байгаад ах юм бол үений шингэн өсөлт багасаад ирэнгүүд үений мөгөөрсөн эдийн тэжээлийн нутагт үүсээд ирнэ. Тэгээд ирэхээр явандаа тэр маань одоо остеоартрит гэдэг хүчний одоо эхлэл болоод явах магадaltaй байдаг. Ийм юмнууд аа. Тэгэхээр мөгөөрсөн эдийг одоо төлжүүлэхэд бол мөгөөрсөн эд маань өөрөө бол хүний биеийн одоо энэ өвдөг гэдэг энэ эрхтэн маань үе маань хүний биеийн жингийн 80% авч явдаг. Тэгэхээр энэ дээр бас сүүлийн үед бол хүмүүс тулгамж байгаа нэг асуудал бол жингийн илүүдэл. Тэгэхээр манай өнөөдрийн зочин малчинд бол ямар ч жингийн илүүдэл алга. Гэтэл зарим хүмүүст бол жингийн илүүдэл маш өндөртэй байгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр хүнд жингээр нөгөө өвдгөнд ачаал өгöd хахаар мөгөөрсөн эдүүд маань бяцарч эхэлдэг, хаагч эхэлдэг, цуурч эхэлдэг. Эсвэл өмнө ямар нэгэн байдлаар өвдгөндөө маш хүчтэй ингээд гэмтэл аваад тэгээ үений өөрийн атомын бүтцээ алдагдаад ирэнгүүт бас мөгөөрсөн эдүүд цуурч хараад бяцраад тэгээ дээрээс нь тижээлийн дутагдал ороод ирэнгүүт ингээд арцааж барзаагаад ингээд шавх үзүүртэй болоод ирдэг. Эрдэнтгийн зураг дээр харахаар тэр нь яс ургацсан юм шиг харагдаг. Яг үүндээ бол тэр бол ерөөсөө мөгөөрсөн эдийн тижээлийн дутагдал, хит ачаалал, жингийн одоо илүүдлээс олж үүсэж ийн гэж бас өөрөө бас тайлбарлаж байна. Түрүүн одоо Эрдэнэ багнахтай ярилцж байхад залуу наснда бас жолоо барьж байсан.
гэд тэгж ярьж байсан. Тухайн үед одоо ямар нэг залуудаа бол бэртэл гэмтэл авч байгаагүй гэж ярьж байсан. Дээр үеийн тэр караз машин гэдэг чи одоо хүүтэн машин байдаг шүү дээ. Одоо халаат нь пармаар их муутай. Тэр чинь одоо би 3 жил барихад л одоо өвдгөр л байнга л хүүтэн оргиод л тэгээд тэр хаалганы энтлийн хөлөд бүр байнга л хүүтэн оргидог л байсан шүү дээ. Тийм тэргээрээд байсан. Би одоо тэрнээс л болсон болов уу гэж бодоод л байдгийн шүү дээ. Тэгэхээр нөгөө олон жил жолоо барьж исэн хүмүүсийн хувьд бол нөгөө хөдөлгөөний дутагдал дээрээс нэмээд өөрөө өвдгөөрөө маш их даардаг байсан хэр чин тэр хэсгийн цусан хангамжийн дутагдлууд бас үүсч явж байсан гэсэн үг. Тэгээ сүүлийн хэдэн жилд бол одоо тэгээд бас адуу маланд их явсан шүү дээ. Тэгтэл одоо өвдгөр үл ер нь нэлээл даарна шүү дээ. Одоо тэгээ ойлгомжтой л асуудал. Тэгээд энэ бол яг нөлөөлөх хүч шалтгаан нь бол арай биш байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочны хувьд бол ер нь бол миний бодлоор өвдгөнд яс ургах гэж бид нэр ярьж занснаар одоо Австрийн архитект өвчний ерөнхий шинж тэмдгүүд бол илэрсэн байна. За тэгэхээр эмчилгээний хувьд бол хит хитэ аргууд байгаа. За тэгэхээр таны хувьд бол одоо энэ 2 юм уу 3 дугаар зэрэгтэй байгаа байхгүй юу? Ерөнхий би бас тэгжил бодно. Надад чи хараа тэгжил бодоод байна л да тий. Тэгэхээр яах вэ гэхээр нэгдүгээрт бол одоо хэр их өвдөж чинь таны зөөр одоо өвдөх янгиных зөөр нь хэр их байна? Гайгүй тэгээд хөдөлгөөн яагаад хөлөд өвдөл тө одоо бол ингээд бол өвдөхгүй л байгаа. Зөөр харцангуй багтаа байна. Тэгэхээр яг их өвдөд ах юм бол одоо өвчин намдах юмнуудыг бол уухыг зөвлөдөг байгаа. Өвдөлт бага байх тусмаа нөгөө өрөвсөл дагаад бага байдаг. Тэгэхээр өрөвслэн харцангуй бас өрөвслөө дарахын тулд өвчин намдах юмыг бас тодорхой хэмжээр ууж гинэ гэж ойлгож байна. За дараа нь болохоор энэ мөгөр сэдийг тижээлэр хангах нь чухал байдаг. Тэгэхээр энэ мөгөр сэдийг гол тижээлэр хангадаг зүйл нь болохоор өнөөдрийн та бүхэн танилцуулж байгаа глюкозамин байгаа. За тэгэхээр энэ глюкозаминыг бол шингэн болон шахмал гэдэг үндсэн 2 төрөл байдаг. Ер нь бол ходоод нь өвдөөд шархлаад байдаг хүмүүсийн хувьд бол шингэн нь их зүгээр байдаг. Шахамл нь болохоор яг одоо зочмог маш их өвдөөд тэгээ өвдөгний хэлбэр нь алдагдаад томроо тий хавдаад улаагаад байгаа тийм хүмүүс бол шахамлын уул зүгрээд. Одоо чинь манай өнөөдрийн зочин малчин маань хэлж шүү дээ харцангуй зовир багтаа гэтэл хатаад өвдөд идэг гэж байгаа. Энэ хүний хувьд шингэн нь их тохиромжтой. Тэгээ би өнөөдрийн танд бэлгэлж байгаа шүү. За тэгээ энийг болохоор яаж гэхээр 15 мл-ийг аягны тал усны найруулаад нэг л удаа хоолны дараа ууж хэрглэж байна. За тэгээ энэ мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлээ. За үүнийг дагаад одоо өвдөгний өрөвсөл өвдөлт маань намдаад ирдэг байгаа. За энийг бол заашгүй шаардлагатай. За дээрэс нь нэмээд манай малчны хувьд бол заавал өвдгөндөө тосон төрхлөд өгөх ёстой. Яагаад гэвэл хэсэг газарт нь бас өвдөлт өрөвслийг намдах тосон төрхлүүдийг төрөх ёстой. За тэгтээ одоо энэ хөнгөн хэлбэрийн хаяа нэг хатгуулж өвдөд байдаг энэ хүмүүсийн хувьд бол болж өгвөл зөөлөн хоргоо ургамлын гадалтай юмнуудыг хэрэглэх хэрэгтэй л дээ. Тэгэхээр өнөөдөр энэ румлаг хэлийг бас танд бэлгэлж ин энэ бол бас 100% ургамлын найрлагатай бүтээгдэхүүн байгаа. За баярлалаа. Үүний одоо яг орчмыг цусан хангамжийг сайжруулах, өрөвслийг дарах, өвдөлтийг намдах үйлдэлтэй эми ургамлууд бол агуулж байгаа. Өдөрт 3 удаа төрөх нь өглөө орой өдөргөө 3 удаа төрөх нь ерөнхийдөө бас гааны орцоо учраас нөгөө өвдөлтийн тэмүүднийх гоё юм сэнгэнсэн гааны бас үнэртдэг бас тэр нас нөгөө настай хүмүүст айгу тааламжтай бас байдаг. Одоо үзэгчд маань бас хөдөө орон нутгийн малчт маань өөрсдөө бас урьдчилан сэргийлээд энийг бас хаанаас авах боломжтой юм, хэр хугацаанд уух ёстой юм. За ер нь бол ингээ өвдгөнд нь яс ургасан гэдгийг одоо ингээ дэрнтгийн зураг мургаар ахуулаад эмчээс оншоо авцсан. За ийм хүмүүсийн хувьд бол глюкозаминыг удаан хугацаар уудаг. Бүр 3-аас 6 сар заримдаа бүр жил хүртэл удаан хугацаар уух шаардлагууд гардаг байхгүй. Тэгэхээр хамгийн наад зах нь бол 3 сар уух ёстой. За тэгээд энэ 3 сар ууж байгаа учраас нөгөө ходоод гэмтээхгүй байх нь их чухал та. Тийм учраас нөгөө шингийн хэлбэрийн илүүтэй ууж байгаа. За үүнээс гадна нөгөө маш юм хүнд зовиртой хүмүүс ааштай өдөр шөнөгүй өвддөг, шөнө хүртэл янгиндаг, өглөө бас чадахгүй болчдөг. Ийм хүмүүсийн хувьд бол нөгөө шахмал хэлбэр нь илүү зохимжтой. Шахмал хэлбэрийн глюкозамин нь болохоор дотроо нөгөө метил сулфонал метан гэдэг байц агуулдаг. Энэ метан гэдэг байц маань бол яг нөгөө өрөвслийг илүүтэй намдааж өгдөг. Тэгэхээр нөгөө цочмог үеийн өвдөлт өрөвсөлтэй байгаа үед бол шахамлын 3 сар өвн харцангуй зовир багтай хаяа нэг өвдгөр нь хатгуулж өвддөг. Уул мууланд мал хуугаа ингээд одоо эргэх мөрөх үйл явдалд ингээд өвдөд байгаа бол та шингийн хэлбэрийн 3 сар орчим уух хэрэгтэй. Тогтмол тийм ээ. Тийм тогтмол өдөр болгоо одоо энэ чинь нэг л удаа байна. Ерөөсөө өдрийн аль ч үеэр ууж болно. Болж өгвөл махан олны дараа
ууж хэрэглүүлэх зүгээр байдаг. Шахамлын бол нэгээр өдөрт 3 удаа ууж хэрэглэдэг. Хоолны дараа ууж хэрэглэдэг. Хөдөө орон нутгаар явж байхад мэдээж ахмад настай хүмүүс маань үе мөчн янгинсан тийм ээ хөлний жоохон асуудалтай байдаг. Тэгэхээр ахмадуудын маань хувьд болохоор мэдээж дотор эд эрхтний хувьд бас хүлээж авах нөхцөл байдал нь муу байдаг шүү дээ тийм ээ. Одоо жишээ нь ходоод муу ч юм уу тийм ээ. Тэгэхээр ахмадууд энийг хэрэглэхэд бусад эд эрхтэндээ үзүүлэх гаж нөлөө байгаа юу? Энэний одоо найрлагын хувьд одоо зөвхөн шингэнийхэн төрлийн хувьд. За тий. Глюкозамин чинь өөр нь бол одоо энэ бол шингэн хэлбэрийн глюкозамин. Тэгээд 1500 мг-аар савлагдсан глюкозамин байгаа байхгүй юу? Тэгээ энэ маань бол бусад эрхтэн системд бол айхтар нөлөөлөхгүй. За энэ маань уухад ганцхан өвдөгний үеинд нөлөөлөхгүйгээр одоо хүзүү, нуруу нугасан шүү дээ тий. Хүзүүний нугалмууд болон нурууны нугалмуудад бүх үеинд гарын үе, тохооны үедээ бүх үеинд одоо очиж мөөр сэдэг нөхөн төлжүүлэх тий. Үргэлжлээг нарах хөвдөлтийн намдах үйл бас үзүүлж байгаа. Ийм бүтээгдэхүүн. Тэгээд ходоод гидсэнд бол ямар нэгэн гаж нөлөө байхгүй. Тэгээ энэ шингэн нь ялангуяа ходоод зочроод ирэх тооцолтой. Энэ ромолай гэл гэдэг байгаа шүү дээ. Энэ одоо төрхөн гэж байгаа. Гээлний хувьд бол ямар нэгэн харшил бас үзүүлэх үү? Харшил бол харцангуй үзүүлэхгүй л дээ. Та нэг төрхөж үзэх үү? Ямар хэн үнэртэй санагдаж байна? Та нэг туршаад үзэх үү? Бас ерөнхийдөө ингээд ийм юутай байгаа шүү дээ тий. Шахмал. Тэгээ өндөр нь ямар вэ? Тийм байна. Заахас ингэж. Сингэлсэн гаш ерөнхийдөө үнэртэй. Тийм. Тэгээд ерөнхийдөө ийм тослог дуу. Гэхдээ энэ бол нөгөө гилэн дүү маягийн бүтээгдэхүүн байхгүй юу. Тэгэхээр энэ өөрөө бараг усан суурь дээр тос шиг бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр үеинд маш хурдан шимэгддэг. Хувцс нь ямар нэгэн тол бүүсэхгүй. За ургамлын гаралтай бүтээгдэхүүн учраас ямар нэгэн гаш нөлөө байхгүй. Энэ яг гаврны үнэртэй тийм ээ. Яг гавар юм шиг. Тиймэрхүү. Тэгээд солонгосын нөгөө наалт байдэн штэ нөгөө үе мөчний наалт шиг үнэртэй тийм ээ. Нурууны наалт шиг үнэртэй байна. Тэгээд их зөөлхөн өөрөө их одоо нүүрний тос юм шиг юм эмзэг хит мэдрэмтгий арьсанд хүртэл их тохиромжтой санагдчихээн. Одоо гартаа зөвхөн тэгээ нөгөө одоо булчин чангарах асуудлууд бас айгүй их байдаг шүү дээ. Хүмүүсийн хөлийн шүүмэс татах, булчин чангарах, хуян хөөрөх гэд тийм асуудлууд дээр бас нөгөө өвдөлт өрөвслийг намдаах зорилгоор баг зэрэг булчин солилгох зорилгоор энийг бас төрхөж болдог гэдгээр бас давталтай. Та тэгэхээр олон янзаар ашиглаж болох юм дээ. Тийм үү. Энийг хэрэгэлчихээ тэгээд малчтад зөвлөхөд энийг хэрэглээд үзэх хэрэгтэй байх нэг удаа ямар ч байсан. Тий. Сүүлийн жилүүдэд одоо зөвхөн тийм ээ за хөгшчүүд ахмадууд гэлтэхгүй тийм ээ залуучууд бас одоо үеийн асуудалтай болсон. Жишээ нь суудлын ажил хийдэг хүмүүс маань хүртэл одоо нурууны суулт ихээр өгдөг болсон. Ийм хүмүүс маань одоо нуруу нугас өвддөг хүмүүс маань хүртэл эдгээрийг хэрэглэх боломж нөхцөл байна. Ялангуяа одоо нөгөө фитнесээр хичээлдэг хүмүүс чинь хит ачаал өгөөд нурууны мөхөрсөн эдүүдэд ингээд өөрчлөлтүүд оруулаад байгаа байхгүй. Одоо өдөржингөө суудаг ажилтаа офис ажилтаа хүмүүс болохоор хөдөлгөөний дутагдалд ороод нөгөө үе маань хөдөлж иж үений шингэн үүсэж үе маань эрүүл байх нөхцөлийг хангана шүү дээ. Тэгэхээр хит хөдөлгөөнгүй байгаад тахаар бас нөгөө үений шингэн үүсэл байхгүй болоод мөхөрсөн эдийн өөрчлөлтүүд бас ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр яхаа аргагүй хөдөлгөөнийг яг одоо өдөрт нөгөө 30 минут орчим эрчимтэй хөдөлгөөнд хасгалыг офс суугаа хүмүүс бол заавал хийх хэрэгтэй. Хөдөө орон нутгаар явж байхад ийм зүйлүүд ажиглагдж байна л да. Бас 13 дугаар маягт аваад одоо төв суурин газар руу эмнэлэг бараатгаа явж байна гэд. Тэрэн дээр ямар асуудлууд их байдгүй гэхээр үе солиулах гэд. Одоо энэ дөрвөн үе шат хүндэрсний дараа л одоо тэр үе шат гэсэн үг. Дөрөвдүгээр үе шатны хүн бол ерөөсөө л үе солиулна. Үе солиулах мэс засалд орохоос өөр аргагүй. Ягаад гэвэл энэ мөгөрсөйдүүд нь бүгдөө ингээд халцраа, цоороод алга болсон. Тэгээ үе үүсгэж хоёр ас маань хоорондоо хавирлдаад яснуудын өөрсдийнх нь хэвийн бүтцүүд алдагдаад эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм хүмүүс бол яага аргагүй л одоо мэс засал хагалгаанд орно. За яг хөө тэгээд хагалгаанд орох хүртлээр хүлээн л дээ тодорхой хэмжээгээр хугацаа орно. Тэгхийн бол хүлээх хугацаанд бол заавал глюкозаминыг уух хэрэгтэй. Тэгжээч нөгөө тодорхой бага хэмжээгээр ч хамаагүй мөгөрсөн эдийн одоо энэ үүсэлтийг дэмжиж үеийнхаа шингэнийг үүсгээд ингээд явж ивэл хаалгаанд орох хүртлээр нөгөө хит одоо хүндэрсэн үе үүсгэхээс л одоо сэргийлж яах гэсэн үг байхгүй юу? Урьдчилан сэргийлж байгаа одоо хит хүндрэхээс нь даймжирхаас нь сэргийлж одоо глюкозаминыг тэгээ ромлаа гийл болон тасыг нь одоо хэрэглэж яах гэсэн үг. За тэгээд ромлаа дээр нэрээ хэлэхэд эн чинь яг нөгөө
Имтэй байхгүй юу Ромлай Форте гэд тэр им нь болохоор өөрөө яг үрвсэл дардаг. Одоо та ойлгосон багтай глюкозамин бол үений тижэл юм байна гэж. Тэгвэл яг үрвслийн дардаг им гэвэл Ромлай Форте гэдэг им байгаа. Тэгээд энэ Ромлай Форте гэдэг энэ им маань бол өөрөө им 60 шахмалтай. Шахмал хэлбэрээр тийм ээ. Шахмал ирдэ бас 100% ургамлын найрлагатай. Тэгээд нэгээр өдөрт 2 удаа ууж хэрэгэлдэг юм бүтээгдэхүүн. Ер нь бол 45-аас дээш настай л болсон болвол глюкозамин үнэхээр одоо өвдгөндөө ч юм уу нуруу хүзүүндээ өрөвсөл үүссэн байх юм бол Ромлай Форте гэдэг юмтай бол заавал хавсраад хамтд нь ингээд удаан 6 сар орчим бол хэрэглээд ингээд явах хэрэгтэй байгаа. Тэгээ энэ арга хэмжээнүүдээ аваад явах юм бол нөгөө цаашлаад хагалгаанд оролцох хүндрэхгүйгээр бүрэн идэрэх боломжтой. Ялангуяа өвдөгний үений 1-2 дугаар үе шатнд бол бүрэн идэрэх боломжтой. Одоо ахын хувьд 2 3 гэхээр арай жоохон дунд үеэргүй орчоод байна шүү дээ тий. Тийм байна. Бол нэг 6 сар лав тогтмол ууж иж. Тийм байна. Зөнгөө бас өөр болно. Эрентгийн зураг мурга ахуулаад үений шинжилгээнүүдийг хянуулаад явж байхад бол идэгрэх боломж бол байгаа. 4-р үеинд орохоос өмнө л одоо энийг хэрэгжилж явах хэрэгтэй юм шүү дээ. Тэгэх юм бол тэр 4-р үеинд орох юм бол одоо бүр юу яах юм биш. Тийм эс асал эдэнд орох юм биш дээ. Тийм учраас эндийг зөвлөхөд висалт орохоос өмнө одоо энэ имийг л хэрэглээд үзээрэй. Та хөдөө орон нутагт одоо 20 гаруй жил мал дээр байсан гэж байна. Тэгэхэд ер нь эмийн бүтээгдэхүүнийг ер нь Улаанбаатар хотоос одоо авдггүй ер нь хаанаас авах вэ? Тэгээс энэ чинь хөдөөч хэцүү шүү тий маягт авна эндээс ч одоо сум байхад 20 км явна тэгээд тэндээс маягт авна тэгээд хот руу очиж штэ тий бас тэгээд очилно тэгээд асуудал бол их биш штэ тий тэрнээс өмнө яах вэ тийм ээ энийг хэрэглээд энэ ингээ зөвлөгөө өгсөнд баярлж байна одоо малчт маань энэ имийг хаанаас авах боломжтой юм бэ? За бүх хэмжээ сангуудаар байгаа. За ялангуяа манай Хямлаа дараагийн эмийн компани бүтээгдэхүүнүүд бол Мосоор, Азар, за Аз Фармаар тий. За тэгээд Агар Фарм гэх эмийн сангуудаар байгаа. За бидний ярилцах цаг бас энэ хүрээд өндөрлж байгаа ах шиг байна. Тэгэхээр миний асуугаагүй бас Эрдэнэбахан ахад хэлэх зөвлөгөө юу байна? Таны хувьд одоо ингээ хөдөө гадаа ажилтг юм чинь ажиллаж амьдардаг юм чинь ер нь бол өвдгөө маш сайн дулаалаад өвдгөвч ер нь бас өмсөж явах хэрэгтэй шүү. За тэгээ мэдээж энэ глюкозамина тасралтгүй нэг 6 сар ямарчсан идэвхтээс явгаарай. За үүнийхээ дараа мэрэгжлийн одоо эмчид хандаад одоо үений эрентгийн зураг болон үений нарийн шинжилгээнүүдээ бас өгөөд үеэ нэг ахад нэг хянуулаад шалгуулад тэгээ дараагийн арга хэмжээ юу авах вэ? Тэрийг нэг бас шалгуулад үзээрэй. Тэгнэ. Үзэгчдээ малчтын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багаас хүргэлээ дараагийн дугаар хүртэл тур баяртай.